За, сайн бацхан уу. Өдрийн мэнд төргий. За, бүгдхэнтэй хэлж байгаа шүү. Одоо орж. Нэг шинэ маягаар лайв хийж үзэх гэж студид машин дотор хийж байгаа лайвыг хүмүүс нэлээд шүүмжлээд байгаа. Тэгээд дуу шуугаа ихтэй байна. Заримдаа дуу сонсогдохгүй юм байна. Юу болохоор өөр маягаар нэг хийж үзье гэдэг. Удахгүй тэгээд нэг хэд хэдэн төхөөрөмжтэй болчиход дэлгэцсэн дээр баримтууд эсвэл хууль мөлийн юмнууд байна. Эсвэл давхар дэлгэц ажиллуулж байгаад лайв хийдэг болно удахгүй. Дооцсон дараа эхэлж чадаагүй байна. Машин дотор болохоор завандаа хийгээд байгаа байхгүй. Тэгээд завандаа лайв хийхгүй бол болохгүй юмнууд их олонд харж байгаа учраас ялтчгүй хийгээд байна л да. Одоо тэгээд гол асуудал маань болохоор юу гэхлээр нэгэнтээ асар хэмжээний том авилгал бий болчихлоо шүү дээ. Монголд. Одоо өөр нотлогдчихлоо шүү дээ. Тэгээд ингээд баримтууд нь гэрээнүүд нь ингээд ил гараад өдрөөс өдөрт л охир муухай юмнууд нь ингээд улам нэмэгдэж байгаа. За тэгээд тэр цаашаага олон нууц гэрээнүүдээс илчлэгдэх байх. Одоо зүгээр зах сухаас л гарч байгаа юм. Тэгэд ер нь одоо хамгийн чухал юм нь энэ авилгал ер нь сая юунд хүрч вэ гэдгийг ойлгох чухал. Энэ аймагшгийн том хулгай дэрэм юунд хүрч вэ? Ер нь тэгээ цаашаага бид нар ийм авилгалгүй хэл ахуулгүй яаж амьдрах юм бэ гэдгийг бас ойлгох чухал. Ер нь авилгал дээрэнгүй хулгайгүй төрийн эрх мэдлэлтнүүдийн хууль бус лөөгүүгээр энэ хорвоо ертөнц байж болд юм уу болдгоо юм уу? Тэгвэл тэр нь яаж байдаг юм? Тэрийг одоо ойлгож ярилцах цаг нь одоо болцсон бохгүй. Хамгийн чухал асуудал нь тэр байгаа. Одоо жишээ нь өнөөдөр ингээ багш эмчнэр ингээд цалингаа нэмээд өгөөч гэж чагсаал хийж байгаа шүү дээ. Өөр зөндөө олон хүмүүсийн цалин болохоо бичсэн байгаа. Тэтгэврийн төрийн болохоо бичсэн. Тэгээд тэр нь одоо ингээ хардаа хулгайч дээрэмчдээс миний цалин нэмээд өгөхгүй гоо зогсож байгаа байхгүй. Харамсалтай гоц. Хулгайч нараас би цалингаа нэмүүлмээр ингээ гоо зогсож шин. Гэхдээ тийм болтлоо нийгэм маань ялдарсан байна гэдэг. За тэгээ одоо тэгэл тэр зандан шатрын өмөрсөн хүмүүс байх, ямар өсгөлний өмөрсөн хүмүүс байх. Тэгэл нэг зандан шатрын нэг жигтэйхэн баримтууд илгээл хулгай мулхаг илчлэгч юм гэл ингээл хөөргөл баярлалаа. Тийм юм байхгүй штэ. Яагаад тийм юмд хууртаад байгаа юм? Зандан шатрын адилхан хулгайч штэ. Угаасаа хулгайч нар ахгүй дэр. Яагаад улс төрд болохоор хулгайч болд юм бэ гэд. Эндээс өнөөдрийн яриагаа эхлэе тийм. Өөрийн үжил баримтлгүй итгэл үнэмшлгүй хүмүүс улс төрд болохоор хулгайч болдог. Хүссэн ч хүсээгүй. Ямар ч сонголтгүйгээр хулгайч болно. За тэгээд тэр хулгайч нар ингээд нэгдээд нэг нам дотор ороод ирэхлээр бүлэг дээрэмжтэл болж байгаа. Тэрийг тайлбарлаж ярих одоо өөр ямар ч боломж байхгүй. Өнөөдөр Монгол Ардын нам цэг юм ингээд ингээд ороод үзэлтэй тий. Тэнд намын тунхаг нь байгаа шүү дээ. Тэр тунхаг нь ингээд жоохон юм уншдаг ойлгодог бол ямар ч үзэл санаа үнэт зүйл биш яахгүй. Ан хотлох хормог байгаа байхгүй. Тэндээс эхэлж. Тэг үнэт зүйлгүй хүмүүс тэдрээс өтөө өөр юу хүсэх юм? Боломжгүй шүү дээ. Үнэт зүйлгүй улс төрчид бол хулгай дээрмэл хийн. Ямар ч сонголтгүй.
Тэгэхээр энэ улс төрт бол хамгийн ихний ээлжинд энэ үзэл баримтал хамгийн нэг номерын асуудал. Хамгийн чухал асуудал. Үзэл баримталтай хүмүүс хулгай дээр хийхгүй. Үзэл баримталтай хүмүүс юу хийж болохгүйгаа мэднэ. Улс төрчд одоо юу дуртайгаараа ингээл өнөөдөр нэг юм бодоол эсвэл яа юм магадгүй согтоод тийм үү өглөө шартаа босч ирдэг юм. Эсвэл нөгөө ихнэр араар нь тавьж байгаа баригчдаг юм уу яадаг юм. Нөгөө баахан бандсан хүмүүс юу хамаагүй хольж утгах гэж ярьж штэ. Одоо би өөрөөсөө эдний ямар нэг юм ин ойлгох шаардлагагүй гэж хэлэх гээд байгаа. Угаасаа юм галзуу болчдөг байхгүй. Угаасаа ямар ч боломжгүй. Ямар ч төлөвлөгөө гарах боломжгүй. Тэгээд тэгтэл энэ ардчилсан нийгэм гэдэг тухай нэг дагуулад ингээ ярих хэрэгтэй. Ардчилсан нийгэм өөрөөх нь нийгмийнхэн үнэт зүйл юу юм гэхээр эрхчлөө. Эрхчлөөний философитор суурилдаг юм. Ардчилсан нийгэм. Тэгэхээр эхний ээлжинд бид нар эрхчлөөний философиг ойлгох зайлшгүй шаардлагатай болчихж байгаа. Тэгээд дэлхийн ертөнцид тийм олон төрлийн нийгмийн тогтолцоо байхгүй өнөөдөр. Угаасаа ч тийм олон төрлийн нийгмийн тогтолцоо хүн төрлөختөн одоо өөрийнхөө түүхийг бичиж 5-10 мянган жил болж байна тэгээ. Энэ хугацаанд тийм олон төрлийн нийгмийн тогтолцоо угаасаа байгаачгүй. Тэгээ хаан засаглалын үе байсан, хаан засаглалын 90 үеуд байсан тэгээ. Янз янзын байдлаар хаануудаа шийддэг байсан. За одоо бол ингээд хаан засаглалын гадна дарангууллын засаглал гэж байна. Тэгээд арчсан засаглал гэж байна. Ерөөсөө юм 3 засаглалын асуудал байгаа шүү дээ. Хүн төрлөختөнд яг одоогийн байдлаар. Тэгээд дарангууллын засаглал ямар үзэл санаанд оршиж гэхлээр голдуу зүүнийхний үзэл санаанд оршиж. Социалистууд, коммунистууд бид нар бол хүсэн хүсээгүй ингээд авторитар, автократ, тоталитар гэдэг энэ төрөл бүрийн дарангуул руу ингээд яваарчдаг. Тэ? Тоталитар дарангуул чинь цэргийн дарангуул болчих. Авторитар болохоор чинь зугуухан ард түмэн өөртөө одоо дэмжиж хууль ёсоор ирж байгаа дарангуулыг хэлээд байгаа л да. Энэ хамгийн энгийнэ. Тэ? Нэгсэндээ ард түмэн алгадчихж хагаад дуртаатаа өөртөө тэр дарангуул руу гулсаж орох үзэгдлийг авторитар дарангуул. Автократад гэхлээр ч юм бол энэ хувьданы онлог гарч ирж байгаа шүү дээ. Тэгэд энэ дарангуул руу арчилсан нийгмээс дарангуул руу шижиж ордог энэ процесс бол өөрөө технологитой. Энэ бол улс төрийн технологи аргачлал байдаг байхгүй. Зүгээр л санаандгүй ингээ гулсаад дарангуулын систем рүү орчдөг юм биш. Энэ маш нарийн технологиуд болдог. Тэгээд энэ технологиудын товчхон тайлбарлах юм бол Монголд бол яг хуу энгийн бид нар нэгдүгürt болохоор 1990 оноос өмнө болохоор энэ дэлхийн ертөнцийн байдаг энэ улс төрийн үзэл баримталч гэдэг юм уу чиг хандлагууд нийгмийн тогтолцоонуудын талаар ойлголтгүй байсан. Ямар ч ойлголтгүй байсан. Одоо бол ойлголтууд нь нэмэгдэж байгаа. Сайжирж байгаа. Гэхдээ энэ үедээ бидэрт нэг нөлөөлөд байгаа нэг аюул том нөлөөлөл байгаа байхгүй. Яг одоогийн сүүлийн ингээд нэг хэдэн жилийн ингээд сонгуулиудын бүх судалгаануудыг гаргаад сонгуульд саналаа өгж байгаа байдлуудыг ингээд дүгнээд үзэхлээр манай нийт хүн амын бол одоо улс төрчдийн хэллэгийн хар мас гэж нэрлэдэг тийм. Хар масын хэмжээ ер нь бол тогтвортой ингээд уулын буурж явж байгаа. Гэхдээ яг одоо сүүлийн 24 оны сонгуульд орохын өмнөх тэгээ 23 оны намрын судалгаагаар бол 34% байсан шүү дээ. Сонгуулийн өмнө бол хар масын хэмжээ 32% байсан байхгүй. Тэгтэл нөгөө талд нь болохоор эрүүл тий сэтгэлгээтэй хүмүүс бол бас байгаа шүү дээ. Эдгээр чинь 40 гаруй хувьтай байдаг. Тэгтээ өнөөдрийн Монголын эрүүл сэтгэлгээтэй гэж байгаа хүмүүс маань дийлэнхтэй бол улс төрийн амьдралд бол нэг төдийлөн оролцдоггүй. Надад нэг хамаагүй гэсэн байдлаар сүрээр ингээ ханддаг. Яг хөө тэг надгүйгээр болчихно үсгээ тий. Тэг энэ ингээ нэг уламжлагдж ирсэн их хорлонтой өгнүүдүүдийг энэ социалистуудын бас хэрэгэлдэг. Жишээ нь одоо төрийн төлөө огтон боож хөлтэй биш гэж байгаа юм. Ийм төрийн үед чинь тэгээд огтон байтахад бүхээр бодож шин чи яаж амьдрах юм? Тэ? Боримныхан баасыг арилгаагүй чи төрийн ирдэг юм бэ? Яаж баасаа арилгах юм бэ? Энд чинь ингээд нэг сайн төрийн үед иргэдэн нэг 50 амьдардаг байхгүй улс төр сонирх шаардлагагүй ч. Ийм төрийн үед улс төр рүүгээ оролцохгүй болохгүй болчиход байгаа. За дээрэс нь гэрээ засаа төрөө засаж байгаа байхгүй. Яаж гэрээ засах юм бэ? Нэг бол гэрээ засаж ийн гэж явж хагаад
Нөгөө авилагч нарын чинь гар хөлднөөр хоцолтоо тэгээд барьцаалагдаад байна шүү дээ. Тэгээд барьцаалагдаад ирэхлээр өөрийн толгойгоо болоод эхэлж байгаа. За тэгээ хар маасууд дотор бол одоо ингээд нэг хэд хэд нэршлүүд байдаг. Энэ олон улсын нэршил шүү. Ганцхан Монголд ингээд энэ доромжилж хийж байгаа бас биш. Энэ тэгэхээр цаашаа засаж сайжруулж ингээд болдог зүйл. Зассан болдог байхгүй. Homo советикууд гэж нэрлэж байгаа. Манкуртууд гэж. Энэ хоёр нэршил бол хуучин зөвлөлт холбоот улсын үед тэ социализмын үед коммунизмоос ингээд удагдж байгаа дамжиж орж ирсэн. Нэг нь болохоор барууны ертөнцөөс нэрлэдэг байгаа. Нөгөөх нь болохоор социалистуудыг дотор нь гэж нэрлэдэг. За Homo советикууд гэдэг нь юу юм бэ гэж хэлэх юм бол ер нь бол орон бүхний пролетарууд нэгдэх түн гэдэг нь хамгийн суур уриал лооцсон байгаа шүү дээ. Энэ уриал лооцсонгийн урт хугацааны насжилтыг хангах үүднээс энийг бий болгосон байна. Орон бүхний пролетарууд гэхэлэр чинь ямар учиртай гэхэлэр нөгөө Марксийн сургаал бол угаасаа тухайн үед бол коммунизмыг нэг улс дангаараа хийж чадахгүй юм байна. Бүх улсууд ингээд нэгдэжээж коммунист улсууд нэгдэжээж энэ коммунист нийгэм бий болох юм байна гэдэг санааг эхэлж дэвшүүлсэн учраас тэдэн дээрээсээ дамжаад орон бүхний пролетарууд нэгдэг. За пролетар гэдгээ бас мэдж байгаа шүү дээ тийм. Өгөөгүй ядуу ажилчин тариачнтыг л хэлдэг. Ядуучуудыг хэлж байгаа. Тэгэхээр энэ ядуучууд зориулсан нийгмийн тухай ойлголт байхгүй. Тэгэхээр энийг урт хугацаагаар авч явахын тулд яг тэр нийгэмд нь дасан зохицож амьдрах чадвартай хүн сүрэг. Тэгээ одоо ард түмэн хэрэгтэй болж байгаа байхгүй. Народ гэж нэ Оросууд бол народ гэж. Монголд бол ард түмэн гэж нэрлэж байгаа. Тэгэхээр энэ ард түмэн гэдэг үгийг бол одоо ойлгох цаг нь болсон байхгүй. Ер нь бол шууд утга нь үгийн утга нь бол ард байдаг түмэн олонхыг хэлээд шүү дээ. Ямар нэг юмны ард халавчанд байдаг тухай ойлголт. Тэгэхээр энэ Homo советик хүмүүсийн тэгээ ард түмэн гэдэг одоо монгол хэл рүү орчуулж шууд утгаараа болно. Энэ хүмүүсийн хувьд болох тэр юугаараа ялгагдаж яаж ойлгож харах вэ гэхэлэр нэгдүгээрт зөвлөлт хүн бүтээн гэдэг айгүй том уриал лооцсон явдаг гэсэн коммунизм гэдэг. Одоо хүүхдүүд бол мэдэхгүй байх. За манай үеийнхэн өдрөөс сонсч ирсэн. Манай өмнөх үеийнхэн өдөр бол бүр мэдж байгаа. Зөвлөлт хүн бүтээх гэдэг. Энэ зөвлөлт хүнээ бүтээсэн бохгүй. Тэр зөвлөлт хүн ямар явцтай юм гэхэлэр ямар нэгэн хин нэгэн удирдагч тэр хүнийг чиглүүлдэг. Зааж чиглүүлдэг. Тэгэхээр тэр хүний чиглүүлсний дагуу тэр бодож сэтгэж амьдрах нь шүү дээ. Нэгсэндээ амьдралын чанарын ямар түвшинд байлгахын нэг хин нэгэн хүн зааж зөвлөж удирдах ажлууд эхэлж байна гэж. Тэгэхээр зөвлөлт хүмүүст энэ Homo советик хүмүүст болохоор нэгэнтээ хин нэгэн хүн удирдах чиглүүлээд эхэлж ихдээ тэр хүн амьдралд өрсөлдөх шаардлага байхгүй ч өрсөлдөө хэрэггүй болчихно. Хоёрдугаар болохоор илүү дутуу юм бодох шаардлагагүй. Илүү дутуу юм хийх юм бол маргаашийн хоол нь багасна. Маргаашийн өмсөх хувцас нь багасна. Маргаашийн одоо тий олон боломжууд нь хумигдаад эхэлдэг. Тэгэхээр тэр нийгэм хомсдлын нийгэмд бол хүн бол нэг 5-3 өмх махныхаа төлөө, идэх хоолныхаа төлөө тий нэг даргын хараат бодоод эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр даргын хараат болсон иргэдийг бол дахиад дээшээ дарга нь өдөрдөн. Тэр даргаыг дахиад дээдлийн дарга өдөрдөн. Энэ босоо өдөртлөхийн тогтолцоо байсан. Тэгэхээр энэ бол дарангуулын схемийг маш урт хугацаагаар амьд бүхтээ авч үлдэх зориулттай хийгдсэн. 1990-ад оны ихэнх үе 1980-ад оны төгсгөлөөр одоо Оросоос зугтаж гарсан хэд хэдэн эрдэмтэн зохиолч хүмүүсийн дээр ингээд Европ руу ингээд зугтаж гарсан хүмүүсийн бичсэн зохиолууд дээр гардаг байхгүй Homo советикийн тухай. За тэгээд Чехийн бас их том тэмцэгч нэрийн би одоо санахгүй байна. Эдний ингээд бас юмнууд дээр гарч ирдэг Homo советик хүмүүсийн тухай. Энэ ганцхан Монголд бас байгаад байгаа биш. Тэгээ өнөөдөр ингээд хуучин зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан нэлээд олон улсууд дээр болж байгаа процессуудыг харахад тухайн улс дотор нь байдаг одоо хар маасыг удирдахад зориулагдсан ялангуяа энэ сошиал маш олон төрлийн багууд ингээд илрээд байгаа байхгүй. Худал хуурмаг мэдээллийг таруулдаг, сурталгуулгыг тасралтгүй ингээд үйлдвэрлэж явуулж яадаг. Тэгээ под аккаунтууд гэж хэдэн мянган ингээд гар утстай аккаунт үүсгэсэн тэрүүгээр ингээд эзэн бийгүй ингээд под аккаунтаар
мэдээлэл зогсоо зууг тараад байна. Тэгээ манад бас яг энэ үзэгдэл байдаг. Ганцхан тэр улсуудад илэрсэн биш. Манад бол албан ёсод баригдаагүй ч гэсэн маш олон юмар нотлогдож ирсэн. Жишээ нь сонгуулийн үеэр бид нар чинь гинтгэн баахан Вьетнам ахын төстэй болдог ч тийм ээ. Тэгээ Вьетнамд под фарма ажиллуулад тэнд хүмүүст ажиллаж мөнгө төлж байгаа дэше Монголын сошиал орчин руу ингээд нөлөөлөл хийгээд байгаа. Тэгээ хот хурамгийг бол яг үнэн мэт болсон ингээд тий таниулах зорилготой байдаг байхгүй. А тэгвэл өнөөдрийн Homo Sovietics-ууд яагаад бий болоод тэр нь яагаад оршоод байна гэхэлэр энэ аврах том халамжийн систем ингээд яг тийм байдал руу оруулаад байна. Монголчууд бүгдээр нь чийж явж чинь. Тэгээ халамжийн систем гэдээ бодглохлоор хүүхдийн мөнгөөр ярих чинь битээ андуураа. Энэ ганцхан хүүхдийн мөнгөөр ярьж байгаа биш. Ер нь хүүхдийн мөнгө өөрөө хавтгаарсаа халамж руу явуулсан. Тэгэхээр энэ бол ачсан нийгэмд бол тэ хамгааллын систем гэж байдаг. Иргэний хамгаалдаг тий. Энэ нийгэмд чинь өөрөөгөө авч явах чадваргүй, тахир дутуу, өнчин ядуу, хөгшин настай ингээ олон төрлийн ингээд хин нэгэн хүний туслан шаардлагатсан маш олон төрлийн бүлгэнүүд, сегментүүд үүдэг. Тэднийг хамгаалах ёстой. Орхиж болохгүй. Энийг хамгаалах тухай ойлголтууд энэ ачсан нийгмийн өөрийнх нь эд эс нь мөн. А тэгэхээр нийгмийг тэр ярина энэ халамжийн сэтгүүрөө ингэж чирж оруулж байгаа маш олон төрлийн юм байна. Тэгээ энийг ажилуулахын зориулаад хийсэн одоо 2016 онд Монгол улсын одоо төрийн бүтц чинь 180 орчим мянган албан хаагчтай байлаа шүү дээ тий. Одоо бол 240-50 орсон байна. 300 мянга орсон. За тэгээ төрийн албан хаагчтаас гадна төрийн өмчт компаниуд энэ гэл явна. За тэгээд энэс чинь гадна дахиад баахан сангууд байна. 17-8 сан байгаа. За тэрэн дотор чинь ингээд хөнгөлөлтөө зээлээр дамжаад бүх банк санхүүгийн систем, хөдөө аж ахуй, тариалан эрхлэх дэмжих сан маань ч гэдэг юм уу. Жижиг дунд үйлдвэрлэлийн сан энэ болгон чинь явсаар хагаад өөрөө нэг схемийг зангидаа гаргаж эхлэхээр сонгуулийг худалдаж авдаг аврах том механизац болж байгаа. Тэгвэл тэрний ард байгаа нөгөө манкурт юм уу тэр Homo Sovietics гэдэг англид багтаж байгаа иргэд яаж нэг гэхээр хүсэн хүсээгүй тэр халамжийг авахын тулд хүсэн хүсээгүй тэр хүнсний толон нүүрсийн тий тэр дулаалгын материал ч гэдэг юм уу тий эсвэл хөнгөлтэй зээл янз янзын юмудыг авахын тулд эсвэл тэр нөө төрийн батлан даалтын санд нь хамрагдахын тулд нөө даргын хийсэн үг нь шууд автоматар орж эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэр автоматар ороод эхэлсэн хүмүүс зүгээр чөлөөт нийгэм дотроос тий рационал тий эрүүл одоо мэдээллүүдийг шүүн тунгаах яагаад юунаас болов энэ цаад учир шалтгаан гэдэг зүйлийг бодхоос шууд холдоод эхэлдэг. Тасралтгүй холддог. Тэгэхээр ийм зүйлийг одоо Монголын нийгэмд маш хор уршигтайгаар тасралтгүй бэлдсэний хор гайн өнөөдөр болж байна. Энэ бол Монгол улсын сонгуулийг сөнөөж байгаа. Тэгэд яхавтай нэг сарда 300-аас сая 500 мянга орчим төгрөгийн ер нь халамж руу орцсон 200 гаруй мянган иргэд үнэж байгаа байхгүй. Яалтчгүй хамгаалалт байх хэвээр магадгүй 50 орчим мянган байна гэж байгаа. Мянгад малчин л одоо ингээд тэнд баахан гитгэлэг авцсан тий. За тэгэл Улаанбаатар 40-40-нөө сайхан амьдралтай хүмүүс тэр өчнөө халамжны мөнгөний авцсан л явж байгаа. Тэгэхээр бид ингээд халамжаар яваад идэг улсын болох юм бол өдрөөс өдөрт ядуурл нэмэгдэнэ. Өдрөөс өдөрт нэмэгдэнэ. Тэр ядуурлаа ингээд зогсоож янзлахын тулд татвараа нэмэгддэг. Эсвэл буцаагаад тэр нөгөө төрийн нөгөө татаасуудаа нэмэгддэг. Төрөл бүрийн зөвхөн татвар биш шүү дээ тий. Маш олон төрлийн татаасууд ингээд автоматар нэмэгдэж идэг. Энэ үнээс үүдээд саяхан нэвсэн цалингууд чинь үн чимэг болж шүү дээ. Тэгээ оюун эрдний үгэн дотор нэг аюу их тод гардаг шүү дээ тий. Тэр угаасаа тод гараад байгаа ч биш. Энэ угаасаа статистикээр гарч байгаа. Монгол улсын 2016 оны улсын төсөв 9 их найд байсан бохоггүй. Одоо 34-32 их найдын төсөв ярьж байгаа шүү дээ. Энэ нөгөө эдийн засаг өсөж байгаа хэлбэр ерөөсөө биш. Энэ сүрэл байхгүй юу? Энийг маш сайн ойлгох. Энэ сүрэл. Энэ сүрэл болохоор юу болгоодсэн гэхлээр Монгол төгрөгийг хог болгосон. Зүгээр л хог болгосон бохгүй. Доллараар Монгол улсын эдийн засаг хөгжөөгүй, өсөөгүй, дэвжээгүй, сайжраагүй. Тэгэхээр одоо нөгөө нэг ховлтооны онод ярьдаг тий. Нөгөө ганцуугууд нь орж ирээд нөгөө долларыг буруутгах тундаг.
дээ. Энэ Монгол төгрөгийн зохистой харьцаа гэдэг зүйл баланс нь алдагдсан байхгүй. Монголын зах зээл дээр байгаа нийт 100 за тэгээ ер нь бол 78 төгрөг ойлгочихжээ. 100 төгрөг биш 78 төгрөг. Ягаад 78 гэж хэлээд тэгэхээр Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн үндэсний нийт бүтээгдэхүүн чинь 78 их найд байгаа байхгүй. Энэний 32 их найд нь улсын төсөв байна. Дахиад 30 их найд нь төрийн өмчт компаниудыг дагаж явж байна. За тэгээд дахиад нэг 12 3 тэр их найд нь шүү дээ тий. Тендерийг дагаж явж байна. Ер нь бол нөгөө лиценз зөвшөөрөл тий тусгай зөвшөөрлөөр ингээд занимаалтсан бизнес гэж байгаа байхгүй. Төртэй холбоотой бизнес байна. За энэ нэг болохоор төр хувийн хвшлийн зохистой харьцаа марцаг гэж солиороод байгаа. Энэ чинь фашизм руу явдаг. Ийм байдаггүй. Тэгэд ийм юмнуудыг хийгээд ирэхлээр Монгол төгрөг үнэгүй болоод байгаа. Ягаад гэвэл төрийн мөнгө хизээч өсч хөгждөггүй байхгүй. Иргэнд байгаа мөнгө бол 1 төгрөг 2 төгрөг болж идэг. 2 төгрөг нь 4 төгрөг болж идэг. 4 төгрөг нь 5 төгрөг болж идэг. Иргэн бол мөнгөө хөгжүүлдэг. Хувийн бизнесүүд бол мөнгөө өсгчээдэг байхгүй. А төрийн мөнгө бол дандаа зардал, дандаа хасах төр ашиг олдоггүй. Уул ухаагаар дамжиж олж иж байгаа чинь ашиг биш. Дандаа дагаад зэрэгцээд өртгөн өсөд яваад байгаа ч бүх юмний энэний хорлонгоос болоод Монгол төгрөг хог болоод. За тэгээд ингээд энэ олон тэр сангууд байна. За тэр одоо тэр нэг яг энэ цаг үетэй холбоотой ярих юм бол тэр амар баясгалангийн өмгөөлөгч гэдэг тэр амар хот гэдэг залуу байлаа. Манай Эрдэнэтийн говьлын гаралтай хүүхэд үлээ л дээ. Би сайн танихгүй. Өөрөө л тэгж ярьж ин лээ. Тэр хоршоологчдын хөдөлгөөнөөр дамжаад тэр нөхөр зохицуулагч зөвлөл нь өдөртөх зөвлөлийн тэргүүн мэргүүн гэдэг бүр маш их ажилласан. Одоо өчнөө бичлэг нь байгаа. Нэг ихний төгрөг гараа явцсан байгаа. Одоо бүгдээрээ тоогоо ингээд бодоод үзцээ. Тэр 3.5% хүүтэй зээл арилжааны банкаар явахдаа 12% хүүтэй гарсан. Энэ хүүгийн зөрүүнд тэгээд бараг 70-80 тэрбум төгрөг төлж штэ. Улсын төсвөдөр судагдсан. Энэ мөнгийг та авсан аваагүй хамаагүй. Таны ах トゥ хамаатан авсан аваагүй хамаагүй. Ер нь мал аж ахуйтай холбоотой хамаагүй. Эний хүүгийн мөнгийг бид та нараа бүгдээрээ төлж байгаа. Бүгд төлж байгаа. Тэгвэл яг энтэй ижилхэн Монголд 20 хэдэн төрлийн зээл байна. За тэгээд ийм их том нүсэр төрийн бүтэц бий болоод энэ том нүсэр схем бий болгочлаа. Нөгөөтгөө хүсэн хүсээгүй амь оруулахын тулд хулгайгаа хийж эхэлнэ. Ямар ч аврал байхгүй. Бүх юм хулгаараа явна. Тэр санхүүжилтийг босгохын тулд хулгай хийнэ. Тэгээ нөгөө хулгай нь одоо дандаа нууц гэрээ рүү орцсон. Тэгэд эцсийн дүндээ тэр их хулгай хийхин тулд энэ нийгмийн чинь дарангуулын схем болгож хөргөж байгаа байхгүй. Дарангуулын нийгэмд бол та торон хашааны цаана байдаг тий сургуультай зоопаркын амтнд болно шүү дээ. Чи хүн биш байхгүй да. Хомоос ойдог гэдэг чинь хүн биш. Хүний тухай ойлголт биш. Энд чинь хүн сүргийн тухай ойлголт байхгүй. Тэ яаж амьдрахын заадаг, юу эдхийн заадаг. Энэ чинь хүн сүргийн тухай ярьж байгаа байхгүй. Тэгээ одоо ингээд зарим нэг ингээд улс төрийн онол дээр суурилдаг сэдвүүдийг гаргаж ирээ хөндөд ирэхлээр хүмүүс аюу эмзэгэлдэг ингээд жижиг шажиг юм ярьлаа. Шачханлаа тэр гэл ингээд янз янзаар хүлээж байгаа ойлгохгүй л баг шиг юм л та. Жишээ нь одоо өнөөдөр өглөө шүү дээ тэр Клаб хаус дээр ярьж байгаа. Зүгээр энгийн жишээ шүү дээ. Хүний эргэн хүний зүгээр ахуй амьдралын жижиг зүйлүүдийг нь хуульчлаад хэлсэн бохгүй тэнд. Маш энгийнээр. Гэтэл тэр хуульчилдаг аргачлал чинь өөрөө буцаагаад хүнийг хязгаарлах, хумих энэ юмныхаас үе таалах суурь нь болж идэг. Ер нь бол энэ хараа үзэл санаа бол ерөөсөө нэг үгэн дээр тогтож байгаа. Үгний зөрүүнүүд дээр л ялгааруулалт нь гардаг. Хууль бол цэг таслал дээр л ялгааруулалт нь гарч байгаа шүү дээ. Цэг таслалын зөрүүгөөс болж байгаа. Асуудал шийдэгдэнэ. Тэгвэл бүгд бүтэн нийгмийг устгахад ерөөсөө 1-2 үгээр л болдог.
Маш энгийн үгнүүдээр ингээ эхэлдэг. Одоо найзуудаа сайн ойлголоо доо. Энэ арчсан нийгмэл ойлгох хэрэгтэй. Энэ арчсан нийгэм өөрөө тэг яг ингээд засаглалын онлынхоо хувьд бий болоод гараад эхлэх юм бол, ажиллаад эхлэх юм бол энэ нийгэмд авилгал эрх мэдлийн хулгай дээр юм ашиг орон зайг овчдөг. Тийм орон зайг болдог байхгүй. Өөрөө нийгэм нь ингээ хумаад хязгаарлаад эхэлдэг. Тэг яаж гэдгийг асуух байх. Би өнөөдөр товчхон дуртай заяа. Гэхдээ дараа нь би задлж ирнэ нэг. Жишээ нь иргэний хяналтын засаглалын тухай ойлголт. Одоо энэ нөгөө засаглалын 5 онол байгаа шүү дээ, тий. Босоо 3 ууж байгаа. Энэ 350 жилийн өмнө Монтеско онол гэж байгаа байхгүй. Одоо нөгөө Францын хувьсгалаар гарсан. Тий. За тэгээ хөндлөн 2 гэж байгаа. Эрхчлөөний онолын хамгийн том суурийг нь тавьсан. Жан Жак Руссо тэр анх гаргаж ирсэн. Тийм босоо 3 нь болохоор хаанд бүх хэрэг мэдл байх юм бол болохгүй байна гэж задлж хэлсэн бохгүй. Энд нь задлахтаа болохоор гүйцэтгэх хэрэг мэдлийг тусад нь байлгая. Хууль тогтоох хэрэг мэдлийг тусад нь байлгая. Хараа тусаар. Тэгээд шүүн таслах эрх мэдлийг бас тусад нь байлгая. Энэ 3 эрх мэдэл тусдаа нэгнийгээ хянжаах хэрэгтэй гэдэг юм байна. Хоорондоо холбож болдгоо юмс. Одоо Монгол болохоор хууль тогтоох гүйцэтгэх засаглал хоёр нэг гарт орцсон байна. Саяхан ингээ шүүх эрх мэдлийг авах гээд дайрагдсан байхгүй. За тэгвэл хөндлөнгийн хоёр засаглалын онолд нь тэг хөндлөнгийн энэ хоёр нь Монголд бүр огт байхгүй. Гэхдээ энэний суурийг тавьж ирсэн. Нөгөө дандаа хараадаг одоо оюун эрдний хулгайгаа хийхдээ хараадаг 2-3 сонгуульд нэг хүний нэр ярьсаар байгаад ялсан. Элбэг дойжгээ хараагаад байдаг. Элбэг дойж энэ хуулийг хийсэн бохгүй. Анхныхаа суурьуд нь тавьж ирсэн. Энэ болохоор ямар хууль байсан гэхээр иргэний хяналтын засаглалын тухай хуулиуд байна. Орон нутгийн бие даасан засаглалын хуулиуд байгаа. Тэгээ энэ хоёр ингээд бий болоод хөрс сөөрөө олоод бэгчээд гараад тэгэд энэ засаглалын 5 хэлбэр хараад тусаар оршоод эхлэхээр дандаа нэгнийгээ хянжаадаг. Ямар ч хулгай дээр нь тэнд ер нь бол дандаа энэ даргын оролцоогод дандаа хумигдж яадаг байхгүй. Тэгээ төрийн эрх мэдэл хумигдаад ирэхлээр нөгөө нийгэм нөөрөө сэвэршээд эдийн засгийн тэлээд хүмүүсийн одоо амьдрах хүсэл, хүмүүсийн ажил эрхлэх сонирхол нэмэгдээд хүмүүс улам их ирч хүчтэй болоо тий. Тэгээ хүмүүсийн нөгөө орлого нэмэгдээд ирэхлээр хүмүүсийн амьдралын чанараа сайжраад хүн өөрийнхөө хүүхдийг тэгээ боловсролд нь эрүүл мэнд нь илүү сайн анхаарад өөрийнхөө идэж ууж байгаад илүү сайн анхаарад хүн өөрийнхөө орон байрыг тэгээ гадаа байгаа нойлоо нөгөө палантай нойл болгоод за тэгээд нөгөө фишингээ нүүрс төрдөг фишингээ сайхан халаагаа уруулгаад тэгээ орон байраа гой засаад за хашаа машигаа ингээ гой бодгоод хүн өөрөө өөртөө ингээ анхаарал тавиад эхлэхлээр хүний сэтгэл ханамж сайжраад эхэлдэг. За тэгэнгүүт чинь тэр хүмүүсийн сэтгэл ханамж сайжраад эхлэх хоорондоо харилцдаг харилцаа сайжрна. Нэг нэгнийгээ хүндэлдэг болно. Хуйлаа дээдэлдэг болно. Илүү их соёлтой болоод илүү их хүмүүнлэг болж эхэлдэг. Эсвэргээрээ өнөөдөр яаж ийн гэхэлээ чинь хамгийн даргын эрх мэдэлд очиод бүх юмыг дарга шийдээд ирсэн чинь эдийн засгийн сүрээд ажилгүйдэл чинь нэмэгдээд хүмүүс ажил хийх сонирхолгүй болоод тий нөгөө халамжаа авдаг болоод тэрнлүүгөө уулаараа тэгээд хин нэг үзий яддаг болж эхэлж байгаа байхгүй. Үзий ядалтаасаа үүддээд тий орон байрны архитект нэмэгдэн, ахуй архитектаа дагаад гэмт хэрэгүүд нэмэгдэн, хулгай нэмэгдэн. Одоо бүх хулгай нэмэгдэн. Нөгөө 10 жилийн өмнө нэмэгдсэн бүх шоронгууд чинь дүүрсэн байгаа шүү дээ. Битүү болцсон байна. Багтахгүй байгаа. Одоо нэг камерт тэр хуучин ганц удгийн шорон дотор багтахгүй байна гэл одоо хоригдлуудын бас нэг орчин нөхцөлийн сайжруулах хүний эрх талын асуудлуудыг шийдэхгүй. За тэр зүг баг. Тэгэд шийдсэн. Хорихуудаа томруулсан. Одоо бүгд дүүрсэн. Бүх статустэй чинь тийм байгаа. Хулгай дээр нэмэгдсэн, орон гэрний ахуй архитектууд чинь нэмэгдсэн, хүүхдийн хүчирхийлэл нэмэгдсэн, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл нэмэгдсэн. Тэ? Тэгээ төрийнхөө хулгай дээр нэмэгдсэн. За тэгээд ингээд Монголд байгаа эрүүл мэндийн салбар, боловсрол, хууль, за энэ төр дагсан бизнес ингээд ямар салбар Монголд одоо тэ эрүүл байна.
Аваа гайгүй явж исэн гэд нэг хөдөө олох гээд учраа олохгүй. Гэхдээ ер нь бол жоохон хэцүү юусэн. Газар тариалан чинь будаа болчлоо. Одоо удахгүй мал аж ахуй чинь будаа болно. Харж байгаа. Будаа болно. Энэ их найдын үр төлбөрөөс болоод нөгөө малыг нийгэмжилдэг байхгүй. Тэр нэгдэлч хөдөлгөөнийг байгуулахын өмнө бас Монголд тэр Эрдэнэ төгөлдөр Багнуур шарын гол 4-р цахилгаан станц эдрийг барьснаас илүү их хөрөнгө оруулалтыг энэ хөдөө аж ахуйд зарцуулсан мангарах маш хэмжээний зээлүүд өгж жагаад нөгөөдхөө байгаа зээл мэлээ төлж чадхаа байгаа хариуцлагагүй болоод өнгөт малчид ийм хариуцлагагүй байна. Нийлэх ёстой би нэгдэх ёстой би нэгдэл байгуулна гэж малын нийгэмжилж ирсэн. Тэгээ ийм зүйл рүү ордог. Ер нь бол дандаа жижиг юмнуудаас ороод эхлэхлээр одоо хүүхдийн хүмүүжлээс чинь зааж эхэлнэ. Өөрийн чинь амьдралын чанарыг зааж эхэлнэ. Дараа нь идэх зүйлийг чинь зааж эхэлнэ тий. Дараа нь өглөө босгож чинь заана. Дараа нь орой унтахыг чинь заана. Дараа нь сексийг чинь заана. Бүх юм чинь заана. Ингээ гадаанаас ингэж дамжиж явсараад орон гэрт чи ороод ирдэг байхгүй. Орон гэрт чи орж ирээд ор хөнжилж чи орно. Бүх амьдралыг чинь заана. Ийм дарангуул руу Монгол улс айгүй хурдтай орж байна. Яваалгаа. Одоо Замдан шатрын асуудлууд ингээд айгүй инхийн цагаан тагтаа шиг бити хараад байна. Монгол ардын намын эсрэг бүгдээрээ зогсох ёстой. Монгол ардын намд тийм сайн зүйл гэсэн юм байхгүй. Одоо энэ нэг заваа юмнууд чинь сая тэр 100 хоногийн хугацаанд юу яасан бэ штэ. Намаа цэвэрлэх суурэ бэлдэжсэн юм бэ штэ. Одоо та нар ингээ ажиглаад үзээрэй. Маш олон инфлюенсерүүд байна тий. 100 мянгаас дээш дагагчтай инфлюенсерүүд. За тэгээ манай ардчилсан нам дотор үнэт зүйл үзэл баримтлал ойлгоогүй нөхдүүд өдр. Ингээ хөөрөл хулгай дэрмийг ил болгож чинь сайхан гоё болох чинь цэвэрших чинь үгүй тэхгүй тийм болохгүй. Тэгээгүй. За тэр инфлюенсерүүд бол угаасаа тэр нөгөө хямчтын өмнөх явдаг нөгөө технологийн нөгөө хүмүүс ихгүй. Тэрнгүүрээ ингээ ихлээд өгөөшөө тавьдаг хүмүүсийн сэтгэл зүг бэлдэж эхэлдэг, тайвшруулдаг, сэдвийг өөрчилдөг. Хамгийн энгийн жишээ хэлээд одоо энэ Америкт амьдарч байгаа Чикагод тэр гав хуйг гэдэг нөхөр байгаа. Тэрний лайвыг үзээрэй тэр Замдан шатрын амар исгэлэн гэдэг. Яг тэрэн шиг лайвуудад нэлээд хэдэн хүмүүсээ зэрэг хийжлээ шүү дээ. Ерөөсөө зарим нь баргийн нараа Монгол ардын намын баг хурлыг эхлэхээс өмнө тэрийг хийж эхэлсэн. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр энэ тоглолтыг бэлдэж байсан. Нэгсэндээ удахгүй дараагийн алхамд нь шүү дээ тий. Энэ Монгол ардын нам гэдэг дээрэмчдийн бүлгийн толгойлогчид солигдно. Ямар нэгэн байдлаар процесс үргэлжилж байгаа нэг солигдно. За тэгээд солигдоход дараагийн шинэ толгойлогч гарч ирэхэд өнөөдрийн гарч ирсэн магадгүй намар ойсгалангийнхаа оюун эрдэнэхэн бүх хулгай дэрмийг нуун дарна. Эдгээр угаасаа тэгдэг. Ямар ч хулгай дэрмийг илчлээд хуулийн өмнө аваачихгүй. Тэр иргэний хяналтын засаглал байхгүй цагт энэ тухай ойлголт үүсэхгүй гарахгүй. Бити баярл. Бити хин нэгнийг дагаад хөөрөөдөө тийм байдаггүй юм. Бүгд хулгай дэрмээ нуун. Дараагийн хувааж идэх асуудал руугаа орно. 60 тэрбумын схемээ ярьж хахад инх болд руугаа мие гомбын инх болд руугаа юу гэж ярьж ирсэн нэг яага мартчихдгийг. Өнөөдөр 60 тэрбум чинь өнөөдөр 100 их найд болцсон л явж штэ. Манай цогтгөрөл дарга 60 их найд гэж ярьж илээ. Үгүй тэрийг давсан штэ. Давсан бохгүй юу? Зүгээр энэ нүүрсэн дээр ярьж байгаа чинь 60 их найд байгаа шүү. Тэр ковид үеийн 24 их найдын төсөв нууцлал байгаа шүү дээ. Одоо хүртэл хинч мэдэхгүй хараач байгаа шүү дээ. Тэгэл энэ онц дэглэм зарлсан олон газруудын хулгай дэрмийн талаар бид нар мэдэхгүй л байгаа шүү дээ. Дахиад энэ шиг 40 50 100 гэрээ байгаа шүү. Зүгээр л наадууд чинь нэг театрын тоглолтыг нууцтай авчил хийцэн байгаа зү. Ийм хүмүүсээс одоо юу хүлээгээд байгаа. Тэр Замдан шатар чинь одоо Монгол улсын нийгэм эдийн засгийн эсрэг заралтаа дайсгаж ирсэн хүн шүү дээ цагтаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг Монголоос дайжж явахад хамгийн үнэтэй хувь нэмрийг оруулсан хүн чинь Замдан шатар мөн шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой тэрнийг эсэргүүцсэн, боомлсон хамаг бузрын хуйлуудыг өргөн барьж санаачилж тэн дотор оролцож ирсэн хүн чинь Замдан шатар мөн шүү дээ. Бити мата нийгмийг устгахад тэгж ийсэн байхгүй. Нийгмийг устгаж ийсэн. Өнөөдөр дэлхийн номер 1 эдийн засгтай улс Америкийн нэгдсэн улс. Ерөөсөө эдийн засаг гэлтгүй бүх зүйлээрээ тэг хүний хөгжил, мөгжил, технологийн хөгжил, тэг эдийн засгаас гадна гэдэг бүх юмараа
Номер 1 улс. Тэгтэл энэ улс шүү дээ тий. Хичнээн одоо ингээд Трампын бодлого гадаадын цагаач магаачтай дөрвөсдгийг ингээл эсэргүүцэл зогсоон хязгаарлан ингээд ярьж байгаа ч гэсэн ерөөсө тасралтгүйгээр гадаадын хөрөнгө оруулалтыг алгаа тосоод угтдаг. Эсэргүүцдэггүй. За тэр сайн тэр Солонгосын Hyundai LG-ийн тэр хөрөнгө оруулалттай тэр батарейны үйлдвэр дээр нэг цагаачлалын баримтчилгаа болоод асуудал болоод тэр шүүхээрээ одоо яг Трампын засгийн газар ялагдсан л та. За тийм нэг ганц нэг алдаа байгаа. Гэхдээ хэн дуртай хүн өнөөдөр Америк нэгдсэн улсын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг судлаад орж ирэх юм бол энд орон зай байгаа. За мэдээж бол тэр нөгөө дайн байлтаа хийж байгаа хориг тавьсан улсуудаас бол хүн бол авахгүй. Ер нь бол Монголоос бол ухаандаа шууд авна штэ. Тийм л байгаа байхгүй. Тэгэхэд Монгол улс штэ тий. Гуйлагчингийн туйл улс болчихоо заяа. Өнөөдөр Африкууд Монголоор жишээ авч ирдэг болцсон байхад гадаадын хөрөнгө оруулагчийг хөөгөл явж байгаа штэ. Эргүү царайлчил. Гадаадын хөрөнгө оруулагчгүйгээр Монгол улс оршин тогтох боломжгүй хөөе найзуудаа. Тэр оюу толгойг хараагаад идэх хүмүүст хэлэхэд тий энэ оюу толгой зогсох юм бол тэтгэврчин байхгүй болно. Салинчин байхгүй болно. Бүгд гуйлагчин болно. Энэ бүх банкуд дампуурна. Одоо дампуурахад ойрхон байгаа шүү дээ. Энэ чи зүгээр нүүрсний одоо хараа Эрдэнэт оюу толгой нүүрс гэсэн л гол орлого шүү дээ. Тэгээ нүүрс нь тасалдахад Монголын эдийн засаг ингээд савлчихж байгаа байхгүй. Одоо Эрдэнэтийн хулгай дэрмийн ард Эрдэнэт эвгүй болоход тэгээ бодоо болно шүү дээ. Энэ Монгол улсад жилдээ хамгийн багадаа 500 тэрбум төгрөгийн татвар төлж байгаа МСС-ийн ухаан хотгорууд арих юм. Энэ төрийн өмчийн компаниас чинь 100 их нэгдийн хулгай гарчлаа гэдэг хэлэр чинь үгүй энэ МСС-ийн хэн гэдгийг дээрэдэх юм чи ямар очтой юм бэ? Төв дүмж явахлаар төрдөө бүх уурхаагаа авчиж байгаа нөгөө баялагын эзэд та нар маанар гэдэг ингээл гошхуулаад яасан. Та нар тийм мэдсэн юм уу? Нууц хэрэг нь харсан юм уу? Үзсэн юм уу? Тэр 100 их нэгдийн хулгай яаж гарсныг ойлгоод байгаа юм уу? Тэгээ одоо тэднийг хамгаалаад хайрлал усан нудлал явуудах юм. Ингээ юм ойлгоо. Тэр татвар төлж байгаа компанид буруу байхгүй, хувийн хвшилт буруу байдаггүй юм. Тэр гадаадын хөрөнгө оруулалт гэж байхгүй, дотоодын хөрөнгө оруулалт гэж байхгүй. Хөрөнгө оруулагч гэдэг ойлголт байгаа. Тэр нь Монгол байна уу, Америк байна уу? Хэн байх нь ялгаагүй. Тэр хятад байх нь хамаагүй. Ганцхан Монгол улсын хууль дүрмийн дагуу ажиллаж амьдрах ёстой. Ийм юмнуудыг ингээд олон талаас нь боддог болох хэрэгтэй. За би тэгээ дараагийн хийх лайваа ярьж хагаад ер нь бол жоохон материалууд бэлдэж байгаа. Яг одоо дараагийн юм дээр жишээ нь оюу толгой гэрээний өөрчлөлттэй холбоотойгоор онторогоолын асуудал эдэр дээр яригадаад за энэ дээрээ одоо манай нөгөө эрхчлөө төвийн маань бас ах маань тэгээ Макс гэдэг ах маань юу болсон надад бас хэд хэдэн юмнуудын хууль эрх зүйн орчнуудын бас нэмэлт мэдээлэлүүд өгсөн байгаа. Тэгээ тэрэн дээр би одоо ингээд уншаад яваад яг өмнө нь бол бас бид нар ингээд манай эрхчлөө төвийн иргэний хяналтын засаглалын талаар нэлээх олон талаас нь судлаад бас ярилцаад хууль эрх зүйн орчныг задлаа ярилцчихсэн юм байна. Би гэхдээ тэр сэдвүүдээрээ дараагийн лайваа хийн. Иргэний хяналт гэж юу гэлдэг юм бэ гэдэг. Иргэний хяналтын засаглал бий болчих юм бол дархны зам дээр амнасаа алдсан 200 хүний хохирлыг барагдуулна. 10 жил барьсан зам одоо дуусаагүй байгаа. Тэр зам дээр шүү дээ тий өмч хөрөнгөөрөө хохирсон бие махбодороо хохирсон хүмүүсийн хохирлыг төлөх тухай ойлголт гарч ирнэ. Тэгээ иргэний хяналтын засаглал бий болох юм бол өнөөдөр цайны газар та хорлны хордлогонд орох юм бол таны хохирлыг төлдөг тухай ярина. Түүнээс таныг хорчны төлөө засгийн газар тэр цайны газрыг очиж хаагаад торгох тухай биш. Энэ иргэний хяналт биш. Энэ бол дээрэм. Гудамжинд та хүнд зодуулчаад иргэний хяналт ажиллаж байгаа юм бол таны хохирлыг барагдуулдаг тухай ойлголт иргэний хяналт гэдэг. Та хэн нэгэн луурчинд мөнгө дээрэмдүүлчихэд мөнгө олж чадахгүй байхад төрийн нэрийн өмнөөс авч нэг торгонгуудаа нэг 2 жилийн ял өгөө буцаа гаргахыг иргэний хяналт гэдэггүй. Иргэний хяналтаар таны хохирлыг барагдуулах тухай асуудал яригдана. Иргэний хяналтын засаглал бий болох юм бол таны амьдарч байгаа суманд 3 сарын настай сургуулийн байшин төрийн тендерээр ирж
хулгай хийж дээрэндэж 3 сарын дараа эвдэрч хан нурдаг байшин барихыг хэлэхгүй. Тэрийг барьсан хүн, бариулсан хүн, хүлээж авсан бүх хүмүүс нь хариуцлага хүлээж хохирлыг хүн барагдуулах тухай гардаг. Иргэний хяналтын засаглал хөгжөөд ирэх юм бол энэ 100 их найдын хулгай дээрмийг төлнө. Бүр асуудалгүй төлнө. Энийг дэлхийн хаач байсан авчирж байгаа төлөвлөнө. Иргэний хяналтын засаглал бол цогц асуудал. Цогцоор шийддэг. Энийг анх Америкийн нэгдсэн улсад эхлүүлсэн. Америкийн нэгдсэн улсын хуурай хуулийн үед тэгээ 1910-ад оноос 1930-ад оны үед Америкийн нэгдсэн улсад яг өнөөдрийн Монголын нийгэм шиг маш хүнд байдалд орж ирсэн. Тэнд картелүүд, мафиуд төрийн тогтолцоог удирдах гэсэн үнэн. Тэгээд энэ засаглалыг эсэргүүцсэн шудраг цагдаа нараас тий одоо кинонууд нь байдаг штэ. 2-3 төрлийн яг иргэний хяналтыг үүсгэж ирсэн Watch Dogs гэдэг одоо шууд Google дээр бичээрэй Watch Dogs. Тэгэд энэ засаглалыг анх эхлүүлэх их усрын тавьж исэн. Тэгээ холбооны мөрдөх товчоог үүсгэж исэн тэр цагдаа нарын түүхээс үүдэлтэй. Тэр цагдаа нар иргэний зориг гаргаж ягаад гэмт хэргийн бүлэглэлтэй тэгээ улс төр бизнес гэмт хэргийн бүлэглэл нийтлэлээр маф гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Энийн эсрэг тэмцэжсэн тэмцлийн тухай ингээд эхлүүлээ тэрнгээр улбаалаад энэ бүр цогц хөтөлбөр болоод явсан. Өнөөдөр Америкийн нэгдсэн улсад зүгээр энгийн жишээ шүү дээ. Миний амьдралд эсвэл хэн нэгэн тий Америкийн нэгдсэн улсын иргэний эрүүл мэнд аюулгүй байдалд хохирод учруулах юм бол тэрний эсрэг шүүхтэд бүх хохирлоо барагдуулдаг. Айгүй сонин түүхүүд байдаг штэ тий. Marlboro компаниг шүүхэд өгөөд насаараа тамхи татсан тамхичин насурхахаа өмнө штэ. Тэгэд ялцсан штэ. Тэгээ Marlboro компаниас асар хэмжээний хохирд барагдуулж төлж байсан. Одоо яг өнөөдөр Tesla Elon Musk-ийн асуудал айгүй хүнд байгаа. Тэгээ тэнд Tesla-гийн тэр нөгөө нэг сонин Jeep шиг машин байгаа шүү дээ. Юу гэдэг вэ? Би тэрний дургу болохоор нэрийг санахгүй байна. За тэр машины нэг жолооч эмэгтэй Аз гаралтай Америкийн иргэн эмэгтэй нас урсан. Тэгээ машин дотроос гарч чадаагүй болж хагаад амнасаа алдчихсан билээ. Тэгээ тэрийг нь бол одоо иргэний хяналтын засаглал ажиллаж байгаа учраас Tesla компаниг шүүхт өгсөн. Тэр хүний амь насыг нь нөхөн төлөвлөх тухай ингээд шүүхийн маргаан эхэлсэн явж байгаа. Гэтэ ялах юм билээ тэд нар. Нотлох баримтуудаа гаргасан байна. Автомашин үйлдвэрлэгчтэй холбооны Америкийн нэгдсэн улсын автомашин үйлдвэрлэгчтэй холбооны одоо нэг эхний дүгнэлтүүд гарсан байна. Одоо 2 дахь дүгнэлт нь гараад шүүх рүү орно. Тэнд бас ялах юм билээ. Tesla тэнд бас хохирлын төлнө. Тэгээ Tesla тодорхой хугацааны үүрэг өгсөн байсан байна. Энэ хаалгын цахилгаан аваарын онгойлгох систем чи ажиллахгүй байна. Эний асуудлыг шийдэхэд үүрэг өгсөн байсан. Шийдэж чадаагүйсэн тэнд хүний амнаас эндсэн байлээ. Гэх мэтчлэн иргэний хяналт ажиллаад эхлэх юм бол тий. Одоо Америкийн нэгдсэн улсын улс төрчтэй холбоотой тэр Watch Dogs-ын тэгээ төрийн бус байгууллагуудын илрүүлж гаргаж ирсэн гэмт хэрэгүүдийн ард ямар юмнууд байдгийг одоо Google дээр үзэх юм бол чагсаалтууд байгаа. Асар их гэмт хэрэгүүд байгаа. Газрын наймаатай холбоотой, уул уурхайтай холбоотой, за гадаадтай холбоотой, гадаадын хөрөнгө оруулалттай тий. Янз янзын юмнууд байдаг. За бүр ингэ сонин улс төрчдийн юмнуудаас дамжаад нэг кино хийсэн байдаг. Одоо Америкийн нэгдсэн улсын Индиан иргэдтэй холбоотой лобби бүлэглэлүүдээр дамжиж явсан гэмт хэргийг одоо Watch Dogs-ын төрийн бус байгууллагын илрүүлээ шүүхт өгöd ялт байгуулаад. За тэр киноны дүр нь болохоор нэг Gladiator кинонд тоглож ирсэн жүжигчин байдаг шнэ. Сахалта тэр нөхөр тэгээ шүүлдэ орон байргүй болоод бүх юмгаа хураалгаад шоронд явж байгаа тухай гардаг. Тэгэхээр яг энэ засаглалын тухай тусдаа ингээд 2-3 удаа дараалсан сэдв гаргаж ярих гэж бодож байгаа. За тэгэд энэ лайва хийж дуусны дараа бас Clubhouse дээр энэ Watch Dogs-ын засаглалын талаар одоо Макс ах маань, манай Чимбо ах маань маш их юм ярина. Одоо миний яриаггүй дутуу зөндөө юм гарч ирэх бах. Тэгээд тэдний талаар ингээд гүйцэгээд ярина. Тэрний хилцүүлэг болно өргөн хэмжээний. Тэрэн дээрээс оролцож бүгдээр оролцоорой гэж урьж байгаа. Тэгээ иргэний хяналтын засаглалыг ойлгоо. Тэгээ иргэний хяналт гэхэлээ манайхан чинь сэтгүүл зүй дөрөвдөх засаглал гэдэг ингээ андуурж яриад байдаг. Тэгэхээр сэтгүүл зүй бол дөрөвдөх засаглал биш. Энэ иргэний хяналт татвар байдаг нэг сегмент нь л багхгүй.
Тэгэхээр сэтгүүл зүй бол ганц дангаараа ингээл хяналт тавиад бүгдийг ингээл нийгмийг эрүүл болгоход бүх ажлыг хийх боломжгүй. Тийм потенциал нь хүрэхгүй. Тэгэхээр энэ тухай дараагийн лайвыг хийн. За тэрний дараагийн ээж нь би орон нутгийн бие даасан байдлыг ихлүүлнэ гэж хэлж байгаа. Манай орон нутгийн бие даасан байдлын Монголд бол одоо хамгийн өндөр боловсрол эзэмшсэн хүн бол одоо манай Батүшээ байгаа. Батүшээ ахын орон нутгийн бие даасан байдлын талаарх номууд байдаг. Одоо энэ хэвлэл дүр нь байхгүй. Одоо ойрхон номоо гаргаж дахиж хэвлүүлэхгүй болохгүй юм байлээ. Тэгээ Батүшээ ах ер нь хэвлүүлнэ гэж ярьж илээ. Тэгээ орон нутгийн бие даасан байдал хөгжөөд эхлэхээр юу болдог тухай ойлгох юм бол таны амьдарж байгаа орчин одоо жишээ нь ингэж байгаа Америкийн нэгдсэн улсад амьдарж байгаа энэ хүмүүс бол бүгд мэдж байгаа. Хүн хаана амьдрахаас сонгохын тулд эхний ээлжинд ажлын байранд түсгэлж ингэж сонгож байгаа юм. Эхний ээлжинд орлого зарлагатаа нэг. За тэгвэл дараа нь болохоор чинь за Америкийн Чикаго энэ Иллинойс мужид ч бол одоо 30 гаруй хотууд байна шүү дээ жижиг энэ хотууд дотроос одоо заана эхний ээлжинд надад амьдралын хувьд одоо аюулгүй нь хаана байна? Өртгийн хувьд зардал багтай найл байна. Сургууль нь одоо аль нь илүү хүртээмжтэй, аль нь илүү чанартай байна. Эрүүл мэндийн хүртээмж нь аль нь илүү чанартай байна. За орчин нь аль нь илүү их цэвэрхэн аюулгүй эрүүл байна. Тэгээ энэ олон шалгууруудыг үзэж харж агаад өөрийнхөө амьдрах газрыг сонгодог байхгүй. Тэгэхээр энийг орон нутгийн бие даасан байдал гэж хэлээд байгаа нэг талдаа. Нөгөө талдаа жишээ нь Америкийн нэгдсэн улсад одоо яг болж байгаа нэг зүйл дээр ингэж жишээ аваа хэлэх юм бол Америкийн нэгдсэн улсын засаглал дээр аюул том юм болоод байгаа. Дотоод талдаа. Гадна талдаа ч бас юм болж байгаа. Энэ одоо Америкийн нэгдсэн улсын өнөөдрийн ерөнхийлөгчийн гаргасан маш олон шийдвэрүүд хуулийн орчинд очиж гацаад прокурорууд шүүхтээр за тэгээд орон нутгийн шүүхүүд дээр ингээ гацж байгаа. За орон нутгийн удирдлагууд бас гацааж байна. Хотын дарга нар нь гацааж байна. Мужийн захирагч нар нь гацааж байна. За конгрессийн гишүүд гацааж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ иргэний одоо энэ арчилсан нийгмийн засаглал нь бий болоод ирэхлээр энэ нийгэмтэй хаш шийдвэр гаргахлаар тэрийг нь зогсоогоод байгаа байхгүй. Ийм дархлаатай болсон байгаа. Жишээ нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Чикаго хотод цэрэг оруулаад энэ ISIS гэдэг одоо нөгөө цагаачлалын албаа ингээл айгүй хүч төрөл ажилуулад байгаа гэл ингээл маш их сенсац явж байна л да мэдээллүүд. Тэгэхдээ энэ 14 сая хүн амтай хотод нэг 300 цэрэг орж ирлээ. За тэгээд мэдээж тодорхой хэмжээний ингээ баримтлагын ажиллагаанууд явагдлаа гэхэд нийт масс бол хүрээгүй, очихгүй, боломжгүй. Тэгэхдээ тэрийг эсэргүүцэж байгаа ямар эсэргүүцэл вэ нэгэ харахаар мужийн захирагч нар нь эсэргүүцэж байгаа. Хотын дарга нар нь эсэргүүцэж байна. Хотынхон конгресс нь эсэргүүцэж байгаа. Энэ бол өөрөө иргэний хяналт гэж байгаа. Яагаад тэгж юм гэхээр тэр хүмүүс нь одоо тэр мужийн дарга, хотын дарга, мужийн конгресс, хотын конгрессүүд нь иргэдээсээ сонгогдсон бид нар нөхрийн ерөнхийлөгч танд бол үйлчлдэг хүмүүс биш ээ. Бид нар иргэдтэй үйлчлдэг хүмүүсээс зогсож байгаа байхгүй. Энэ хотын шерифийн цагдаагийн байгууллага нь одоо тэр цагаачлалын байгууллагатай хамтарч ажиллахгүй гэж мэдэгдэж байна. Бид нар иргэдээсээ сонгогдсон. Бид нар иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө л ажилдаг нэг номерын ажил маань. Түүнээс засгийн газрын нэг ямар нэгэн хууль бус шийдвэрийг бид нар иргэдийнхээ эсрэг хэрэгжүүлэх үгүй. Тийм юм байдаггүй гэж зогсож байгаа байхгүй. Үгүй болохгүй гэдэг. Одоо мужийн шүүгчнэр нь би иргэдээсээ сонгогдож гарч ирсэн. Яагаад намайг сонгож гаргаж ирсэн миний одоо эрхчлөөг хамгаалаар гэж намайг сонгосон иргэдийн эрхчлөө чи Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийг давж гიშгэж орж ирээд халдаад байна. Тийм учраас таны шийдвэр манай нутаг төвшил дээр биелэхгүй гэдэг нь зогсоож байгаа байхгүй. Энэ бол засаглалын нөгөө хамгаал дархлаа. Нөгөө босоо удирдлага байсан бол өнөөдөр Чикаго хотын даргын Иллинойс мужийн даргын Чикаго хотын даргатай нөхөр Трамп ерөнхийлөгч шууд удирдах байхгүй. Өөрийн хүслээрээ. Монголд одоо тийм байгаа шүү дээ. Аймгийн засаг даргыг, сумын засаг даргыг бүгдийг нь удирдах байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр тэр чинь нутаг захиргаа нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйл дээр 42 дугаар зүйл дээр заасан баг.
огцруулах чөлөөлөх асуудлыг дээд чатныхан удирдлага шийдээд болсон байхгүй. Энийг 2017-оос 2021 оны хооронд хийсэн. Санаачилсан хүн оюун эрдэнэ Нямбатар бүх эрх мэдлийг авлаа штэ. Ийм эрх мэдлийг авч болохгүй байсан бохгүй. Хизээч болохгүй байсан бохгүй. Тэгээ энийг авцсан. Тийм учраас энэ орон нутгийн бие даасан байдлын талаар 2-3 тусдаа лайвууд явна. Бисээ товчхон ярьлаа. Тэгэхээр ийм хідэн лайвууд хийхээр одоо төлөвлөж байгаа. Тэгээд ер нь бол нэг лайвуудыг бол нэг чадвал 20 минутанд багтаана, 20-оос 30 минутанд багтаана. За тэр машин дотор хийхлээр хүмүүс нэлээд эмзэглээд байгаа. Би тэгээд нэг микрофоноо зүүж байгаад одоо хийхээс арга байхгүй. Ямар тэг хүлээгээ суужилттай биш. Би өөрийнхөө заванд харуулж хийн. Энэ лайвыг хийхин тулд надад ямар нэг юм унших шаардлага байхгүй. Би зөв өөрийнхөө уншсан мэдлэгээрээ ярьчна. Тэр цаашдаа бол энэ хууль эрхцүүдтэй холбоотой зүйлүүдийг хийхлээр надад яг одоохондоо энэ пропагандаар ажиллах чадвар бол дутаад байгаа. Тэр юмгаа хөгжүүлэх юм бол би дараа нь лайвн дээр зэрэг явуулдаг тийм юм руу орох байх. Одоохондоо би үнэхээр чадахгүй байгаа тэрийг. За тэгээд манай Чинбат ах маань дараагийн лайвууд дээр надад онлайнаар орох байх. Макс ах маань оролцох байх. Макс ах маань надад иргэний хэлтийн засал дээр би хамт орооч гэж би өргөж байгаа. Тэгээ онлайнаар хоёулаа лайвн дээр ярилцах юм. Ярилцъя гэж төлөвлөж байгаа. За тэгээд энэний дараагийн хамгийн том хилцүүлэг бол Клабхаусын эрхчлэн өрөөнд төлөвлөж байгаад яригдана. За энэ засаглалын хэлбэрлэлийг бид түгээн дэлгэрүүлэхийн төлөө чадах бүх зүйлээ хийн. Энэ зүйлийг маань хэрвээ та нар маань ойлгохыг хүсчихвэл дэмжээрэй л гэж одоо хүсье. Тэр дэмжлэг нь одоо юу байх юм гэхээр нөгөө лайк, шеэр л биш үү? Хамгийн чухал юм лайк, шеэр. Тэгээд миний YouTube дээр бас энэ бичлэг маань хамт явагдана. Тэгээд YouTube-ээр маань ороод бас subscribe дагуулах зүгээр юм байна. Тэгээд эрүүл нийгэм хаана яаж байдгийг, тэр нийгэм яаж иргэн илүү хүмүүнлэг болдгийг, яаж иргэн сэтгэл ханамжийн баталгаа нь өсч байдгийг, аюулгүй байдал нь яаж хангаж байдгийг энэ тухай бид тасалдгүй л ярив. Тэгтээ дэрнгүү бидний одоо хүссэн хүсээгүй бүх амьдралын чанар муудаж байгаа. Бид нар одоо энэ үйл маш их дахиад утаандаа хордно. Дахиад тог захиргааны зовлондоо орно. Тэгэл өдрөө болгон л хулгай дэрмийн ярина. Үргэлжлэн энэ хулгай дэрмийн асуудал ийм хурдан шийдэгдэхгүй. Гэхдээ шийдэхин төлөө явах ёстой. За тэгээд өнөөдрийн лайв бас жоохон гэртээ хийж байгаа болохоор би жоохон тухтаа ингээд удаан тайван хийчлээ. Тэгээд анхаарал тавиад үзсэн сонссон хүмүүстэй шеэр хийгээрэй гэж л одоо хүсье да. Тэгээд өөр одоо хүсэх юм алга байна. Тэгээд энэ ярьж байгаа сэдвтэй холбоотой асууж давуулж ярилцах зүйлүүд байвал чатуудаа бичээд байгаарай. Би тэгээд чатан дээр нь чадлаараа хариулна. Ер нь бол би аль болох дөрмжилж байгаа хүмүүстэй дөрмжлөө сарказм хийгээл харилцаад явчихдаг. Ер нь бол дэмжиж байгаа хүмүүстээр лайкаа дараал явчихдаг. Асуулт байх юм бол би хариулаа явчихдаг. Тэг би үнэхээр тасарсан амар гоё мэдлэгтэй хүн бол биш. Гэхдээ өөрт байгаа өчүүхэн мэдлэгээ хүмүүстэй хуваалцахыг хүссэн хүн шүү. За тэгээд бүгдэнд амжилт хүсье. Баяртай.